Хоньны сүсний үйлдэл хэрэгцээгээс хаваалцъя. 3 хоньны сүсийг олоод саагийн гурлыг ишидэ таванд хийж чигийн гаргасны сүлээр оргиод яна хөрсний сүлээр яна хоньны сүсээр зурж нюхаад шар борцгийн их багны хөлбөртөөр яна үрэл болгож үрэлдэнэ. Тэгсний сүлээр хатаагаад яна нэг лонхонд хийчихнэ. Тэгээд яна үрлөөрт үлнөр ишидэ 9 үрэл юм уу эсвэл 11 үрлийг ишидэ босцсон усаар даруулж байна. Энэ мутаар яна 3 гариг үргэлжлэн уугаштаа ямар ч нэг зүйлийн сүсний өвчин бүр их сайн үйлдэл үзүүлдэг. Дахиулаас яна тагшир хүрээд халуураад их халуурж их үсэд бас яна хоньны сүсийн уулгуул их сайн байдаг. Гарын хуруу битүүгээр хавдаж хөөрвөл хоньны сүсэнд хийж хөхүүлвэл бас хурдан өдөгдөг. Хоньны сүсний шидэ өл зүйлийн сүсний өвчнөд шидэ өмийн үйлдлийн ашиг үзүүлдэг. Тийм болохоор яна ам гаши өрөх юм уу, шар хүрэх юм уу, нүд бүртэлцэх юм уу, нүд өрөөлцөх юм уу, нүднээс нялмас гарах зэрэг байдалд шидэ үлнэр нэг хоньны сүсийн уун 3 өдөр үргэлжлэн уувал маш их үйлдэл үзүүлдэг.